орнуудад хандаж ажил хөдөлмөрийн замнал энэ олон улсын харилцаа түүнд оролцогчийн одоо учир холбогдол үн цэн чухам юунд байдгийг энэ дуун хөрвүүлэгч орчуулагчийн ажлын одоо жаргал зовлон энэ залуу үед ахмадын гэлэх зөвлөгөө санамж сургаал одоо юу ярмаар байгаагаа ярьж хэлж өгөөч гэж хүсэж байна. За та бүхэнд баярлалаа. Намайг болж өнөөдөр ингэж уулзж байгаад. Тэгээ миний ажил амьдрал бол 39 жил хагас би Монгол улсын гадаад харилцааны яамд дипломат ажилтнаар ажилласан. Энэ 39 жилээс 25-6 жилийн Азийн улс төрийн асуудал хариуцсан ажиллаж байгаа. Сүүлийн үлдсэн жилүүдэд нь Хойд Америк, одоо Америк, Канада гэх мэт энэ улсуудтай харилцах, энэ харилцаа улс төрийн харилцаанд хариуцж ажиллаж ирсэн. За тэр үед миний ажиллаж исэн би дипломат ажилд та нар төрөөгүй байсан. 1965 оноос эхэлж би дипломат одоо үр гүйцэтгэж эхэлсэн. За намайг ингээ ажил аваад ажиллаж явах үед эхлээд би шууд дипломат бодоогүй л дээ. Эхлээд бол бид нэр ямар ч байсан бүх шалгуурыг давахын тулд практик дээр өөрийнхөө мэдсэн олсон бүх зүйлийг тэр үед харуулдаг тийм байсан учраас би гадаад харилцааны яамд орчуулагчаар очиж илаа. Ингээд 1969 онд анхныхаа томилтыг авч Монгол улсаас бүгд найрамдахын энтэг улсцуугаа Элчин сайдын яамд орчуулагчаар очиж 3 жил хагас ажилласан юм аа. Тэгээд эргэж ирсэн тэр цагаас эхэлж би дипломат рангт орж анхныхаа дипломат цолыг тэр үед авч ирсэн. Ингээд би дипломат ажилд орсон. За тэр үед Монголд өнөөдөр их шиг байгаагүй нэг зүйл юу гэхээр хэлний асуудал бол ховор байсан учраас гадаад яамны дипломатууд орчуулга төрийн зөвхөн бүрцэд хамаагүй шиг төрийн орчуулгыг зөвхөн дипломатууд хийдэг байсан. Зөвхөн өнөөдөр ч гэсэн олон улсын ялангуяа харилцааны чиглэлээр суралцж байгаа оюутнууд мэднэ. Төрийн дээд хэмжээний төр засгийн орчуулгыг хэн хамаагүй хүн хийдэг тийм улс гүрэн энэ дэлхийд манайхаас өөр байхгүй. Хоёр дугаарт төр засгийн тэргүүн одоо гадаад яамны сайдаас өсвөлээд хинч бай албан ёсны хэлцээрийг зөвхөн өөрийнхөө үндэсний хэлээр ярьдаг ийм олон улсын бичгтээгүй дүрэн байдаг юм. За жишээ нь өнөөдөр гэхэд энэний тод жишээ. Германы канцлер Ангела Меркель бол орос хэлээр чөлөөтэй ярьдаг хүн. Яг л Оросд дээд сургууль төгссөн хүн. Та нар мэдж байгаа ерөнхийлөгч Путин хичнээн Германд гүйцэтгэх ажил хийж явлаа. Тэгэхэд энэ хоёр хүн өнөөдөр ч гэсэн албан ёсны хэлэлцээрийг зөвхөн нэг нь орос хэлээр, нэг нь герман хэлээр ярьдаг. Энэ бол тогтсон журам. Албан ёсны хэлэлцээр дуусаад бослоо тэр моментоос эхлээд тэр хүн бол өөрийнхөө тэр хоорондох харилцах хувийн харилцаанд хамгийн хялбар өөрөөр хэлбэл нийтлэг хэлээр ярьж хэлдэг. Тэгэхээр энэ бол өнөөдөр олон улсын харилцаанд мөрдөгдөж байгаа журам. Тэгэхээр энэ үеэс яасан гэхээр Монгол улсад төр засгийн хэмжээний тийм одоо орчуулгыг зөвхөн гадаад явдлын яамны дипломат хүн хийх ийм эрхтэй байсан. Тийм учраас өглөө одоо ажилдаа ирээд за нэг 4-5 цаг болтлоо оногдсон ажиллаа хийж байгаа юм уу эсвэл өдөөс хойш тэгэл нөгөө тэр үед чинь яамны сайдуудын хүртэл орчуулгыг хийдэг байсан зөвхөн төр засгийнх биш. Тэгээд яваад орчуулгыг хийж ягаад эргэж конторт ирээд хариуцсан ажиллаа хийгээл нэг 10-11 цаг үед л харьдаг байсан л та. Жишээ нь бидний үеийн ачаалал тийм байлаа. Тэгснээр бидэнд ямар ч муу юм болоогүй. За ингээд улс төрийн харилцааны хувьд гэх юм бол энэ чиглэлээр ажиллаж байгаа хүн мэдэх юм асар их байдаг.
хүн бол ямар нэгэн өөрийнхөө мэддэг хэл, судалж байгаа орон, хариуцж байгаа чиглэлээр одоо ялангуяа дипломат ажилтан бол хизээч өөрийгөө хязгаарлаж болдоггүй. Ягаад гэвэл хэн нэгэн хүний ярьж байгаа яриаг би над чиглэлээр чинь сэдвээс чинь мэдэхгүй гэж хэлэх хэрэг байхгүй учраас тэр хүн бол олон талын мэдлэгтэй байна гэдэг тийм утгатай юм. Нөгөө нэг гол зүйл юу гэхээр дипломат хүний хамгийн гол зэвсэг бол гадаад хэлний мэргэжил. Та нар бол бүгдээрээ л одоо баг юуны сэтгэл зүйн ангич бай, юуны ч анги гадаад хэл сурч л байгаа. Өнөөдөр бол гадаад хэл бүхэл одоо юуны хэрэгсэл болж байгаа учраас тэгэхээр гадаад хэлийг сурна гэдэг бол зүгээр нэг хэдэн үсэг үг чийжилснээр ялангуяа тэр салбарт ажиллах гэж байгаа хүн ерөөсөө хязгаарлаж болохгүй. За хязгаарлаж болохгүй хэлнийх нь хувьд хэлэхэд бол хамгийн нэгдүгээрт үгээ их зөв сонгож сурах хэрэгтэй. Нэг үг хэдэн янзын одоо утга учирыг хэлдэг үлээ гэдгийг тэрнээс эхлэх хэрэгтэй. Нэг үгний одоо юг орчуулахад тийм одоо хамаагүй юм ярьж болохгүй л дээ. Жишээ нь манайд бол ганцхан уучлаарай гэдэг үг байхад уучлаарай гэдэг үгийг ямар нөхцөлд юунд хэлж гин гэдгийг англи хэлээр та нар хэлхийн тулд 5-6 янзын өөр үг байгаа шүү дээ жишээ нь. Тэрнээс ингээд өдөр тутмын одоо юунаас эхлэх хэрэгтэй хэлний хувьд. Хоёрдугаарт өөрийнхөө ярих дуудлагад их анхаарах хэрэгтэй. Манайхан бол боддог дуудлага яах вэ? Намайг хүн мэддэг. Тэр hulсоо тэгж ярьдаг. Тэгэхээр дипломат хүний ярьж байгаа хэлний төвшин тэр хүний тэр хэл гадаад хэлээ ашиглаад ярьж байгаа орчин нийгмийн давхарга гэдэг чинь их өөр. Чиний ярьж байгаа хэлний ямар дуудлагатай, ямар хэмжээнд, ямар ёс зүйтэй, ямар одоо грамматикийн хувьд их зөв яаж ярьж ийн вэ гэдэг чинь чи тэр гадаадын дипломатуудын дунд хаана ямар хэмжээний байр эзлэх вэ гэдгийн чинь хамгийн тод шалгуур нь болж өгдөг гэдгийг хизээч мартаж болохгүй. Тийм учраас хэлийг сурна гэдэг бол зүгээр нэг 10 өгүүлбэрийг нэг одоо тохиолдолд хэлэхэд ерөөсөө хязгаарлаж болохгүй. Оюутан байх цагаас эхэлж энэ дээр бол их цаг гаргах хэрэгтэй. Ягаад гэвэл сүүлд нь ажилд гарцсан хойно тийм боломж болцоо цаг байхгүй шүү дээ. Тийм учраас хүн бол одоо залуучууд энэ дээр их анхаарах хэрэгтэй. Хонда английн хатан хаандаар ороод ярих чиний англи хэл нэг өөр. Чиний болсон гадаад яамны сайтаа өөрийнхөө гадаад яамны сайтыг яриулаад орчуулаад сууж ивэл тэр нэг өөр янзын англи хэлээр чи ярих хэрэгтэй. Магадгүй зүгээр гудамжинд найз нөхөд хоорондоо ярьдаг англи хэл гэдэг бол бүр шал өөр англи хэл гэдгийг. Тийм учраас хэрв чи энэ мэргэжлийг сонгож аваад энэ чиглэлээр сурах гэж байгаа бол энэ чиглэлдээ өөрийгөө хүн гэж хүнд тоогдох хэмжээнд хүрнэ гэж бодож байгаа бол ийм зүйлүүд дээр эхлээд сурах хэрэгтэй. Энийний тулд 1-2 ер нь тэгээд 2 дугаар курсээс хойш Webster гэдэг словарь байдаг. Зөвхөн нөгөө 2 хэлээр биш. Нэг хэл гэхдээ ард нь тэр үгээд ямар нөхцөлд яаж хэрэглэх юм бэ гэдгийг нэг үг чинь дор хаяад 5, дээд тал нь 10 хэдэн янзын өөр нөхцөлд хэрэглэгдэж байгаа. Тэгэхээр тэр одоо Webster-ийн тийм словариудтай байнга харилцаж явах хэрэгтэй. Тэр бол хүний одоо зөв ярих, өөрөөр хэлбэл гудамжны англи хэлээ орхих хамгийн том түлхэгцэн тэнд гарч ирнэ гэдгийг нэгдүгээр би та нарт зөвлөмөр байна. За хоёр дахь нэг гол дипломат хүний одоо эрхэмлэж явах ёс зүйг биеийг хэрхэн авч явах вэ гэдэг асуудал байдаг. Тэгэхээр энэ дээр бол залуу улсуудыг ерөөс алдаж болохгүй. Ямар ч хүнтэй ярьж исэн хүний нүднээс дальдарч өөр тийшээ харна гэдэг бол чамтай өөр дахиад хинч чамтай ярихгүй. Нэгдүгээр тэр хүн бол үнэн зүйл ярьж чадахгүй байна. Хоёрдугаар мэдлэгийн төвшин доогуур учраас
Би ямар хүнтэй юу ярих гэж нү гэдгээс айж байгаа юм шиг тийм сэтгэл төрүүлдэг. Хамгийн гол нь ярьж байгаа хүний хүндэтгээгүй хамгийн том тийм зүйл болдог. Тийм учраас хүнийг ямар ч тохиолдолд магадгүй чи дарга сайд нартайгаа ерөнхийлөгчтэй суугаад орчуулга хийж байгаа ч гэсэн тэр үед чи тэр нөгөө талын улсуудын нүүрнээс ерөөсөө хараа салгаж болохгүй. Тийм учраас тэр үед чиний гарч нь ажиллаж явах хэрэгтэй. Тэрнээс биш гараар бичиж байгаагаа газар руу шагааж ерөөсөө болохгүй гэх жишээтэй. Гэх мэтийн тийм олон янзын мэдэх ёстой зүйлүүд байдгаа. Амьдрал дээр бичсэн ном байхгүй ч гэсэн амьдрал дээр яг тэр хүмүүсийн дунд ороод ирэхээр энэ бол хамгийн чухал асуудал. За 3 дахь одоо нэг хэлэх гэсэн зүйл юу гэвэл хэрэгжилж байгаа үгээ. Одоо би түрүү нэг үг олон янзын одоо утгатай байдгаа гэж хэлсэн. Жишээ нь уучлаарай гэхдээ англиар 5 янзаар хэлнэ шүү дээ. Хүнээс зүгээр уучлаарай гэд чи буруу юм хийчээд хэлэх нэг өөр, чи хүний анхаарлыг татах гээд уучлаарай гэж байгаа бас нэг өөр, чи хин нэг магадгүй мөрөгчхөөд уучлаарай гэж байгаа бас нэг өөр гэх мэтийн. Энэ хэзээ үед хамгийн чухал үг гэхээр та нар шиг энэ мэргэжлийг эзэмших гээд явж байгаа улсууд ямар нийгмийн ямар давхаргатай харилцах гэж байна гэдгээс чинь нөгөө чамтай харилцаж байгаа улсууд яг энэгээр чинь дүгндэг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр их анхаарах хэрэгтэй юм аа. За олон улсын харилцаа гэдэг маань өргөн утгатайч орчин үеийн чиний амьдарч байгаа, чиний ажиллаж байгаа тэр орчин үед дэлхийд дахинд болж байгаа бүх үйл явдлууд биш. Бүр гол одоо анхаарал татсан үйл явдлуудын талаар ямар ч байсан анхны мэдгэдэггүнтэй байх ёстой. Ягаад гэвэл чи хүнтэй контакт тогтоох, хүнтэй ярихад тэр чинь чиний түлхэц болох ёстой. Үүний тулд яах вэ гэхээр аль нэгэн улсын тухай одоо ялангуяа өөрийн үзэж байгаа хэлнийхээ талаар тэр бүс нутгийнхаа хавийн тэр ард түмний заншил түүгэрч барахгүй бусад одоо эн чинь дэлхийд нөх олон биш шүү дээ. Жишээ нь хичнээн шашин байна тийм ээ. Шашны тэр ёс дээгүүд өөрөөр хэлбэл чи дискурсын дунд орчод явж байхдаа хин нэгэн өөр шашинтай хүнийг ондоож болохгүй шүү дээ. Тэр улсуудыг гайхшигтэн шал өөр маягийн одоо тэгж өөрийгөө авч явж болохгүй шүү дээ. Тийм учраас бүх юмд өөрийн гэсэн анхны мэдгэдэггүнтэй болцсон байх хэрэгтэй. Тэгснээрээ чи олонний дунд бие зөв авч явж чадна. Тэр бол ганцхан тэр тохиолдолд ер нь хинтэй ч гэсэн уулзаад яриад өөр хоорондоо ч гэсэн нэг тийм одоо ингээ оюутан болно гэдэг чинь өөрөөр хэлбэл тэгж ярьдаг шүү дээ. Гудамжны англи хэлнээсээ салж байгаамаа гэсэн тэр яг цэг дээр очиж байгаа үе чинь байхгүй юу. Тэгэхээр гудамжны англи хэл гэж би юу хэлээд байна вэ? Ядаа яг та нар дотор тийм хүн байж болно. Хүүхэд ахуй цагта тоглоод гудамжинд англиар яриад явдаг нэг хэл байна. За яг бүр сүүлчийн жишээ авахад манай Монголоос ухаандаа гадаадд хүмүүс одоо их ажилдаг шүү дээ. Жишээ нь Америкт ч юм уу, Францд ч юм уу, Германд ч юм уу. Тэгээд тэр хүн өөрөө ямар зиндааны ажил хийж исэн гэхэд тэр зиндааныхны дотор нь ярьдаг тэр хэлний одоо үгийн сан тэр хэл өөрөө шал өөр. Гэтэл тэр сурсан юмыг тэр хэлийг тэр дээд зиндаанд очиж ярьж өрөөсө болохгүй. Тэгэхээр энэ бүх юмн дээр хүн өөртөөгөө их ажиллах хэрэгтэй байхгүй юу? За нөгөө нэг гол асуудал юу гэхээр хүн өөрийнхөө биеийг их зөв авч явж сурах хэрэгтэй. Энэ бол нэг моментод одоо ажилд орлоо гэхэд яг ингээд буй болчдөг зүйл биш. Хамгийн гол нь хүн өөртөө дасган зохицох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яг чиний өөрийн хэвшмэл бүр төрөлхийн зан юм шиг тийм хэмжээнд хүн өөрийнхөө зөв авч явах тэр байдалд хүрэх хэрэгтэй байхгүй юу? Тэр их чухал. Яг тэр хиймэл юмд хүн амддаггүй шүү дээ. Ялангуяа чиний өөдөөс айхтар мэдлэгтэй дээд зиндааны дипломатууд ингэж чамайг одоо орж ирээд явж байхад ярих чинь бол нэг
одоо хараад тэгээд бүх юм чинь тогтооч. Хүнд хичнээн их тоогдно тэр хэмжээгээр чи бол улстай хэрэгтэй мэдээллийг бусдаас олж авч чаддгийг. Хүн чамайг тоохгүй бол хэн чамтай тэр айхтар тийм олон улсын тэр чухал асуудал энтрийн талаар санал бодлоо солилцохгүй. Гэтэл дипломат хүний гол юу гэхээр улсынхаа гадаад бодлого тэр бүх зүйлийг биелүүлэхийн тулд чамд өгсөн өөрөг даалгаврынхаа дагуу чи тэрнтэй холбогдсон мэдээлэл олж авч тэрийг өөрийнхөө тархин дотор боловсруулад энийг яаж би эх орондоо хэрэгцээтэй маягаар яаж хийж болох вэ гэдгийг үргэлж бодож явах хэрэгтэй. Жишээ нь одоо 90-ад оны ихээр манай одоо эмнэлгүүд энэ төр ямар их одоо эмнэлгүүд бол хандаа бүр юу ч байхгүй байсан шүү дээ. Тариурч байхгүй одоо тийм үед бол жишээ нь манай одоо тэр үеийн социалист орнууд Америкийн Пентагоны тэр цэргийн тусламжийг авч байсан байхгүй юу? Тэгээ тэр үед ийм ногоон мэдээ гэж Монцамыг гаргадаг байсан. Тэгээ тэр Монцамыгийн юуг уншиж байгаа л ухаандаа тэндээс энэ Порш авч байгаа юм чи ягаад манай улс авч болдгоо манайх ийм хэцүү байна гэж тэр асуудал хариуцсан хүн чи өөрөө боловсруулаад ер нь гадаад харилцаанд хамгийн их чухал зүйл бол асуудал хариуцсан хүн өөрөө бүх асуудлаа эхэлж боловсруулаад тэгээд ингээд дараагаараа дамжаад ингээд ерөнхий сайд хүртэл чиний гаргасан идэ, чиний гаргасан тэр санаа явууж тэгээд ажил хэрэг болдог байхгүй юу. Тэгээд ухаандаа тэр асуудлыг тавиад яваад ингээд тэрийгэ баталж чадаад тэгтэл манай анхны одоо онгоц ирэл Америкийн Пентагоны онгоц тэргээр эмнэлгийн бүх тусламж Монголд ирж ийсэн. Хонда тийм жишээтэй байхгүй юу. Тийм учраас хүн өөрийнхөө мэдлэг тэрнийг юм ингэж хайж олох тал дээр маш их чамбай сурах хэрэгтэй. Тэгээ оюутан байх үеэс л тэр бүхэнд суралцах хэрэгтэй. Ягаад гэвэл тэр чинь хүнд одоо бүр өөрийн юм шиг болж ээж үн цэнтэй болно гэдгийг үргэлж бодож явах хэрэгтэй. Тэгээ гол нь бол бичгтэйг юм та нар яг асуух зүйлээр тэгээд асуух нүүц бие авч явах тал дээр хувцлах тал дээр маш их анхаарч энэтэй холбогдсон юмыг та нар залуу улсууд одоо ингээд сошиал энтер их гарч ийн сайн уншиж явах хэрэгтэй. Ялангуяа хүн бие яаж авч явах ёстой юм гэдгийг хондоо хуучин Английн ерөнхий сайдаас Маргарет Тэтчер юм бол банк явж идэг шүү дээ. Тэр хүн яаж хувцалж байна? Тэр хүн яаж сууж байна? Тэр хүн яаж явж байна? Тэр бүхнийг харж явах хэрэгтэй. Тэр чинь та нарт бичигдээгүй одоо сургамж болоод ингээд явдаг л байхгүй юу? Тэр бүх юмыг хийж хүн өөрийгөө олж авч чадна гэсэн үг. За дараагийн нэг зүйл энэ ангид орох юм бол яг одоо хүний хэлний мэдлэг гэдэг нь тухайн хүнийг ерөөсөө хаан байрлах ёстой гэдгийг яг гаргаж ирдэг. Тэгээд тэрнийхээ хийхийн тулд хэлээ яаж сурах вэ? Хэлнийхээ мэдлэгийг яаж дээшлүүлэх вэ? Газар шагаагаад хэл сурдаггүй. Газар шагааж юм бичиж хүн сурдаггүй юм. Тийм учраас өөрийнхөө гарыг нүднээс салгаж сурах хэрэгтэй. Эндээ бодож байгаа юм гарнаасаа салгаж өөрөөр хэлбэл чиний хамгийн гол туслагч чинь чиний гар болдог. Тийм хэмжээнд хүрэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чи монголоор ингээд үг хэлэхэд яг ингээд дуусах чиний гар англиар тэр үгийг бичдэг л болцсон байх хэмжээнд чи бол та нар тэгж чадна. Тэр бол зүгээр ингээд нэг юм дасгал хийх л асуудал ш. Тэгээд нэг үг, хоёр үг, таван үг тэгээд нэг өгүүлбэрээр нь энэ юу гэхээр дипломат хүн чинь орчуулга хийсэн ч вэ, хийгээгүй ч вэ чи хариуцсан асуудлаараа дээд тийм хэмжээний уулзалтнуудад орж тэрний тэмдэглэлийн бичиж авдаг. Тэр үед ингээл доошоо харчаал ингээл юм бичээд байвал өөдөөс чи хараад сууж байгаа басад хөөхий дээ энэ хүн бол гэж л чамайг хэлнэ шүү дээ. Тийм учраас хүний нүд рүү хараад инээж яхад чиний гар бүх зүйлийг чиний төлөө хийж чаддаг. Тийм хэмжээнд оюутан байх цагаас өөрийгөө сурах хэрэгтэй байхгүй юу? Тэр үл болно. Та нар зүгээр нэг үгээр эхлээл ингээл үз. Телевизээр хараад сууж байхдаа чиний гар Монгол телевизээр харахад чиний гар англиараа бичтгэл болцсон байх хэрэгтэй сургуулаа төгсгöd.
Тэр бол боломжийн асуудал. Нэг айхтар юу тэр синхронны юу энэ тэрийн хэмжээний асуудал биш үү дээ. Зүгээр синхронны орчуулга хийн гэдэг бол хүн бүхэн үндэ ингээд би хийн гэж хийдэггүй юм шүү дээ. Ялангуяа монгол хэл, англи хэл хоёрын хооронд өгүүлбэрийн зохион байгуулалт бүтцэн адгаасаа эхэлдэг учраас хамт яваад ингээд орчуулахад болдоггүй байхгүй юу. Тийм учраас ярьж байгаа хүнээс хоцрохгүй яг тэр хүнтэй зэрэг эхлээ зэрэг дуусгахын тулд орчуулж явах явцдаа ч өгүүлбэрийнхаа бүтцийг өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл та нар англи хэл мэддэг улсууд байгаа өгүүлбэрээ дандаа пассив болгож пассивны одоо тэр юугаар ингэж болгож энэ дотор өгүүлбэрийнхаа зохион байгуулалтыг өөрчилж тэгжээж хүнээс синхронны орчуулга гарна. Зүгээр Орос одоо Европын славян хэл энэ төр бол хамт эхлээл зүгээр хамт явж байгаа дуусчихна. Монгол хэл бол тийм байдгүй. Өгүүлбэр нь хамгийн сүүлд гардаг учраас синхронны орчуулгыг бол зүгээр би хийчихнэ гэж хэлэх хэрэггүй. Тэгэхээр би бол синхронны орчуулгыг 30 хэдэн жил би явсны дараа хийж эхэлсэн. Яагаад хийж эхлэх юунд хүрсэн бэ гэхээр одоо ерөнхий сайд эднэр ингээд сүүлийн үед ч дээр үе тийм юм байдгүй байсан. Ингээд том хэвлэлийн баг хурал хийн. Эсвэл одоо тусгай бүр тийм зааланд одоо гадныхантай ингээд танилцуулах тийм илтгэл энэ төр тавьдаг байлаа. Нөгөө талынхан ч босч ирээл ярина. Тэр үед бол чамд хинч бичсэн цаас өгөхгүй шүү дээ. Одоо яхаа манай ерөнхийлөгч энэ төр ингээд бичсэн юм уншаад байна л дээ. Тэгэхээр тэр урд бол тэгдэггүй байсан. Хүн бол ярьдаг л байсан. Хүн орчуулагчийн өөрийг даалгавар бол яг л орчуулах л ёстой. Тэгээд эн чинь одоо худалдаа өргөжөөр ингээд ирэхээр сүүлийн одоо 28-9 жил ажилласны дараа аргагүй би синхрон орчуулга руу ороод тэгээд тэрийг олон жил хийсэн. Тэгэхээр тэрэнд өөрийгөө бэлтгэхийн тулд маш их юм хэрэгтэй. Тэр яагаад нэгдүгээр Монголд их цөөхөн хүн байна. Оролцсон хүн зөндөө байдаг. Тэр чинь тэгж хүний санаагаар болохгүй. Хүн өөртөө бүр цөхөртлөө ажиллаж байж болдог зүйл. Тэрэн төрхийн тулд хоёр хэлээ дээд зэргээр мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл монгол хэлээ сайн эзэмшээгүй бол хизээч тэр орчуулгыг гэдэг юмыг хийж чадахгүй шүү дээ. Тэр чинь хоёр хэл адил төвсөнд хоёулангийн мэдчихэж тэрийг ярьж чадна. Жишээлбэл ухаандаа ингээд ерөнхийлөгч нэг улсын дээд хэмжээний ерөнхийлөгчтэй уулзаад мал аж ахуйнхаа талаар ингээд ярина шүү дээ. Тэгэхээр чи мал аж ахуй би мэдэхгүй гэж ингээд суухгүй шүү дээ. Тийм биз дээ. Заншлаа ярина. Өөрхөнчлээ танилцуулна. Тэгэхээр зэрэг чинь тэр бүх чиний монгол хэлний баялаг чиний гадаад хэлэндээ тавьж байгаа тэр анхааралтай яг адил төвшөнд явж иж хүний ярьж байгаа хүнд одоо ойлгуулах энэ хэмжээнд хүрнэ гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Монгол хэлээ ингээд орхих юм бол англиар 1000 ярьдаг байгаа тэр хизээч юм болохгүй. Монгол хэл, англи хэл хоёр чиний энэ толгой дотор хоёулаа ингэж бие биенийг нөхж явах, ээлжлээд зөвхөн автоматар орж явах тийм хэмжээнд л байх хэрэгтэй. Хүнтэй ярьж гэн гэдэг чинь би дипломат хүн болох олон улсын харилцааны яг эрдэм шинжилгээний чиглэлээр явж байгаа улсууд биш. Яг харилцаан дээр дипломат югаар ажиллах улсууд бол хамгийн их шаардлагатай зүйл энэ. Яаж бие авч явах вэ гэдэг чинь би хэллээ шүү дээ. Хүмүүсийг өөртөө татах хамгийн гол зүйл чинь тэр болдгиймаа гэж. Тэгээ би бол одоо зүгээр ийм зүйлийг товчхон та нарт ярих гэж бодож байна л да. Тэгээд цааш нь та нар асуух зүйл байвал тэгээ асууж тодруулна эцтэй. За ингээд зочноос асуухыг хүссэн асуултууд чөлөөтэй тавьж болоо. Энэ цагийн сууж байгаа хэн хоёроо олон улсын байрлалд үйл сууж эхэлж байгаа байна. Тэгээд олон улсын харилцаа гэдэг нь яг тийм зөвхөн ирээдүйд тийм ажлын байдлаар байна гэсэн ойлголт хүмүүс байгаа. Тэгэхээр нийтнээс асуух үйл анхаасаа энэ гадаад харилцааны чиглэлээр явах сонирхолтой байсан уу? Явах сонирхолтой байсан ямар хүчин зүйлс хэлсэн бэ гэдэг.
За 10 жилийн сургуульд байхдаа би гадаад харилцааны чиглэлээр суралцаад дипломат болно гэсэн тийм зорилго надад байгаагүй. Би бол зүгээр жирийн гэр бүлээс өссөн хүн. Тэр хүрээд бол ямар нэгэн мэдэх мэдлэг тийм зүйл надад байгаагүй. Тэгээд би бол анх явахдаа хэлний сургуульд явсан. Москвагийн Марис Терезийн нэрэмжт гадаад хэлний дээд сургуульд би анх тийшээ явсан. Тэгээд тэр сургуульд бол сурч байхад 3 дугаар курсээс 3 дугаар курс тэгэхэд бол би бол орос хэлээр сайн байна уу ч байхгүй, англи хэлээр сайн байна уу ч байхгүй. Тэгэхдээ оросын тэр школын хамгийн айхтар юм нь нэг мэдэхгүй хэлээр нөгөө мэдэхгүй хэлийг заадаг байсан байхгүй юу. Тэгэхээр тэр хоёр хэлний мэдлэг хамт гарч ирдэг гэж. Тийм маягаар бид нарыг анх сургаж эхэлсэн. Тэгээ 3 дугаар курсээс бол ингээд хувиралдаг. 2 дугаар курс төгсчөөд багшийн анги, орчуулагчийн анги гэж. Тэгээ би орчуулагчийн ангид нь ороод сураад тэгээд тэнцээс 6 сар болсны дараа нүүбийн орчуулагчийн курс гэдэг одоо дотроо зүгээр хэлэн дээр нэмэлт сургалт авч болох тийм юм руу яг өөрийн чинь хэлний юунаас ингээ оруулдаг байсан. Орсуудтай хамт. Тэгээ би 3 дугаар курсээс тэр нүүбийн синхрон орчуулгын юу руу орсон. Тэгтээ орс англи орс гэдгээр монгол хэлний юм байгаагүй. Тэгэхээр ер нь гадаад хэл хинч гэсэн сурахад олон улсын байдлыг заавал сонирхдаг. Яг гэвэл хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлнэ гэдэг чинь тэр хэлээр ярьж байгаа улсуудын одоо мэдээлэл тэрийг чагнаж өөртөө хүлээж авчиж чиний хэл сайжирна шүү дээ. Тэрнээс хүн хоорондын зөвхөн одоо яриагаар хүний хэл сайжирдаг. Тэгээд аяантай ингээ олон улсын харилцааны энэ чиглэл рүү ингээд орчиж байгаа. Тэгээд би сургуулиа төгсөж ирээд тэгээд би ер нь гадаад яамд орцсон. Тэгээ гадаад яамд ажиллаад ингээд юу яагаад тэгээд дараа нь яг би юуны олон улсын харилцааны чиглэлээр академид нь сураад тэгээд тэгтээ тэрийг бол би ичнээгээр сурсан. Ягаад гэвэл тэр үед ажлаас чөлөөдөггүй байсан. Хүн зөөхөн байсан учраас ажлаа хийн. Тэгтээ юу яах хэрэгтэй гэж. Тэгээд явахтай. Тэгээд явсаар агаад тэгэл ингээл дипломатын ажилд ороод тэгээ аяантай хүн өөрийгөө дайчлах хэрэгтэй. Дайчлахын тулд маш их анхаарал тавих хэрэгтэй өөртөө. Хүн хэзээ ч өөрийгөө голж болохгүй бас. Ягд гэвэл ухаанда манайхан ярьдаг ч өө тэр дуудлага яах вэ гэж. Тийм ээ, дуудлага яах вэ? Хүн чамайг ойлгож ивэл. Тэгтээ чи өөрөө ямар дипломат хүн ямар зэндаанд очиж ярих уу гэдгийг хизээч мартаж болохгүй. Тэгээд аяантай иймэрхүү жижиг зүйлээс ингэ бодоод байхаар энэ дээр ингээд анхаарлаа тавиад байхаар чи аяанда тэр дипломат гэдэг тэр ёс зүй, тэр дипломат хүн ямар байх вэ гэдэг дипломатын зөв рүү чи ингээд аяанда хөтлөгдөөд орчин тэр амьдрал руу. Тийм л юутай л явсан л да. Тэгэхээр зэрэг юу гэхээр хамгийн гол нь тэр хүмүүст одоо яг дипломатын энэ ажилд орж байгаа хүн бол ерөөсөө өөртөө одоо тийм чөлөөтэй цагийг аль болохоор баг гаргана. Хэлний мэдлэг өөрийгөө чи яаж авч явах вэ гэдгийг би түрүүн хэлсэн шүү дээ. Зүгээр нэг ганц хоёр удаа тех ёстой би гэх юм бол хүний тэр үйлдэл чинь хүнд аюулгүй амархан ажиглагдана хуурамч юм гэдэг чинь. Тэгэхээр тэрийг чи өөрийн болгож авахын тулд гэртээ ч гэсэн сандал дээр чи яаж суух ёстой гэдгээс чи өөрийгөө одоо зөв авч явах юм чинь тэгжиж одоо яг чиний өөрийнх болдог байхгүй юу? Тэрнээс чи ингэж эхлээд явах хэрэгтэй. Тэгээд тэр үед бас нэг гол зүйл юу гэхээр аль нэгэн улс үндэстний одоо үндэстэн болгоных биш. Жишээ нь олон улсын харилцаанд өнөөдөр нэлийн гол үүрэг гүйцэтгэж байгаа юм уу? Ингээд гарч ирээд байдаг үндэстнүүдийнхээ түүх, соёлыг заавал ямар нэгэн хэмжээгээр мэдэх хэрэгтэй. Ягаад гэвэл эн чинь чи хүнтэй ярих бас нэг түлхүүр болж байгаа. Америк ухаанда яагаад хизээ үсцээ яасан? Ямар улсууд очив? Тэр Японууд хизээ манай ховлоо хамгаалсан. Яагаад тэнд одоо яатсан тэр далай дотор
Тэгээ Хувлаа хааны юу одоо Японд дурсгал болоод байж байна. Тэгвэл Монгол Солонгос хоёр чинь чижүү харал яагаад тэр Монголтой тийм холбоотой гих мэтийн ийм зүйлүүдийг бол олон улсын харилцаанд сууж байгаа хүн чиний авсан чиглэл биш ч гэсэн заавал зөвөр нь уншиж мэдэж танилцсан байх хэрэгтэй. Тэгжиж чи хүнтэй ярьж чадна гэдгээ Монголын түүх ариун. Тийм учраас Монголынхаа түүхийг их сайн мэдэх хэрэгтэй. Ойрхон орнуудад яваад оч. Тийм биз. Тэнд чинь одоо Чингисийн тухай Иран, Афганистан, Иран, за тэгээд чинь Ирак бүгдээрэнд нь ингээл яв. Тэг чин хонд ингээл Афганистанд яваад очиход яахаараа тэнд хонд сүүгээр зурсан шавраар хийсэн хэрэм одоо болтол байж байгаа Чингисийн үеийн. Тэгэхээр монголчууд тэгдэг байсан юм уу гэж хүн асуухад тэдний үеэс манайх тэгсэн гинлээ ингээд хэл хөвгтэй байх хэрэгтэй жишээ нь. Иймэрхүү онцгой юмнуудыг бол дипломат болох гэж байгаа хүн бол заавал мэдсэн байх шаардлагатай. Оросын түүхтэй хичнээн олон юмараа Монголын түүх холбогддог л дээ. Би өнөө маргаашихыг яриаггүй, өчигдрийнхийг яриаггүй тийм ээ. Бүр дээр үе. Унгар байна. Скандинавын орн байна. Франц байна гэдэг ингээд Францаас яаж одоо хар хоринд тэр элчнүүд нь ирж ийсэн, яаж ийсэн, яаж уулзж ийсэн гэдэг ингээд энэ бүх юм чинь хичээлд чинь орохгүй ч байсан хэрв чи дипломат болох гэж байгаа бол чөлөөтэй цагтаа ийм бүх зүйлүүтэй танилцж ярьж ингэж л өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Тэгсэн цаг чи жинхэнэ дипломат болж чадна. Ямар нэгэн ганц юмар онилж ирүүсэ болохгүй. Би бол тэгжил чамд зөвлөх байна. Олон улсын харилцааны чиглэлээр сурч байгаа юм. 1-2 дугаар курсээсээ л эхлэх хэрэгтэй. Тэгжээж юм чинь тэрнээс 1-2 жилийн дотор сурдаг эд ерөөсөө биш. Тэрийг их сайн бодох хэрэгтэй. Нэг хамгийн гол асуудал хүн бүр үргэлж даруухан хизээч тийм дээгүүр харж алхсан тийм байж болохгүй. Жишээ нь Английн хатан хаан дээр ингээд би орж исэн. Ингээ ороод ингээ сууж яхад би ерөнхийлөгчтэй орж яхад хизээч хатан хаан тэр нэг хүнийг аягандаа цай хийх гээд өөрөө ингээд гараа хөмхөө суудаггүй шүү дээ. Авчраа цай чихээ сүүгийн тавьчихад хатан хаан өөрөө барьж аваад зочноосоо та алийг нуух уу юу уух уу чихэр хийх үү гэж асуугаад тэр чи өөрөө зочноо өөрөө цай кофегоороо дайлдгийг шүү дээ. Тэр бол хүнийг хүндэлж байгаа бүр наад захын жишээ. Хүн хүндэлнэ гэж юунаас эхэлдэг юм бэ гэхэд хүнд өчүүхэн ч гэсэн юмыг чи өөрөө хийгээд өгчий гэж ингэж даруухан байж өөрийгөө хүнийг хүндэлж сурсна гэдэг чинь амьдралд чинь та нарын маш их шаардлагатай зүйл тэндээс гардгийг. Сэтгэл зүйн хэлбэрээс байна. Тэгээд би 2 жилийн өмнө таны Монголын стартап бизнес гэсэн ярьсан үзэг ямар мундаг хүн бэ гэдэг нь бүр бахархсан байхгүй. Тэгээд одоо энэ л үзэг хүмүүс байгаа. Биднээс асуусан асуултыг асууя. Таны хамгийн анхны ажлаас одоо хамгийн томоохон дипломат ажил юу байсан бэ? Би намайг гадаад яманд ирээд ажиллаж исэн ийм үеийн үед бол нэгтгэр засгийн яг тэргүүнүүдийн айлчлал 3 дахь ертөнц буюу нөгөө ертөнц нөгөө өөр улс нэг их тийм дэлгэрсэн үе байгаагүй. Тэр үед бол гадаад яамны сайдын айлчил хамгийн их байдаг байсан. Тэр гадаад яамны сайдын айлчлал бол төр засгийн тэргүүн нарын айлчлалын суурийг фундаментыг тавьдаг. Тэр үеэс эхэлж одоо тэднийг дагаж би ингээд дандаа орчуулга хийж явсан үе тэр. Төр засгийн тэргүүнүүдийн хувьд гэх юм бол би самбуугад хамгийн эхэлж орчуулга хийжсэн. Их сонин. Гэхдээ манай тэр үеийн одоо би зүгээр тэгж үнэн голоосоо хэлэн самбуугай гэхэд ханд жинхэнэ ямар их алсын хараатай тийм хүн байсныг би ерөөсөө мартдаггүй юм. Монголын пионерийн ордон гэдэг одоо нөгөө юу гэнэ ихэлээ хүүхдийн урлан бүтээгдэхүүн тэрний фундаментыг тавих ёслолд би 4-р
1-р ангийн хүүхэд тэн дээр үг хэлж ирсэн. Тэгэхэд миний хажууд самбууга зогсоод намайг их гайхаж харж ирсэн зураг надад одоо байдаг л да. Гэтэл би 18-9 жилийн дараа самбууга 12-3 жилийн дараа би самбуугад орж орчуулга хийжсэн. Тэгэхээр аливаа зүйлийг эхэлж хийж байгаа хүн сэтгүүлч адилхан. Тэр дандаа эн чинь бүх айлч бүх юм чинь дандаа сэтгүүлчтэй хамт явна шүү дээ энэ бүх зүйл чинь. Тэгэхэд их нухацтай, хүнийг хүлээцтэй, хүнийг яаж цааш нь өсгөх, өндийлөх вэ гэдэг чинь удирдагч хүний ур чадвар байдаг байхгүй юу? Би эхлээд самбуугад орчуулга хийхэд ороход бол жинхэнэ чичирчээсэн. Тэгэхэд тэр самбуугаан ярьж байгаа тоон, надад хандж байгаа хандлага бол тэгэл тэр чигээрээ миний бүх нөгөө айц хамаг юмыг ингээл алга болгочихж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол хамгийн их чухал зүйл байдгийг л да амьдрал одоо тийм өөр ертөнцид ороход. Зүгээр контур суугаад одоо янз бүрийн юм бичиг одоо ингээд янз бүрийн гадаад харилцаан дээр л ухаанда мэдэгдэл гарч ийн одоо ингээд гэрээ хэлцээр байгуулж энэ бүх юмны чинь анхны эхийг дандаа гадаад ямар дипломатууд л гаргана шүү дээ. Тэгэл тэр чинь ингээд цаашаага яваад ингээд замдаа засагдаад хэлцээний дарга маргаар тэгэл юм болтгол байхгүй. Гэтэ бол одоо жишээ нь энэ анхны тэр юг гаргаж байгаа хүний хөдөлмөр мэдлэг гэдэг маш их чухал байдаг. Зүгээр би тэр юунд энэ зэнагийн сургууль тэр нөгөө судалгаа хийж яхад нөгөө төрийн департаментийн захиалгаар хийжсэн учраас би бүх архивууд нь чөлөөтэй ордог байсан. Тэгэхэд өнөөдөр Америкчууд хондоо хамгийн ихний хүн одоо мэрэгжилтэй юм уу хондоо жишээ ч юм уу орон хариуцсан дипломат нь тухайн асуудлыг ерөнхийлөгчд танилцуулах гэж хийсэн хамгийн анхны тэр гар бичмэлийг хамгийн сүүлд тэр яамны сайд нь үзээд гарын үсэг зураад явуулж байгаа тэр одоо юу гэдгийг тэр материалтай нь хамт ингээ өвдөөд тэгэд ерөнхийлөгчтэй хүргэдэг юм байна лээ. Тэгээд тэр чиглэлээр ерөнхийлөгчийн хийсэн одоо гаргасан тэр одоо шийдвэр нь ингээд бүх юм нь яагаад тэгээд архивт очиж орж идэг. Тэгэхээр зэрэг орон хариуцсан дипломат хүн гэдэг ямар их одоо мэдлэгтэй чадвартай байх ёстой гэдгийг мэдэх хэрэгтэй дээ. Энэ бүх айлчлал энийг хийж яхад сэтгүүлчд бол дандаа цуг явдаг шүү дээ. Тэгэхээр сэтгүүлчд гэдэг чинь тэр сайд, тэр ерөнхийлөгчийн айлчлалын талаар тэр хүлээж авч байгаа орон ямар сэтгэлдэлтэй байна? Хүмүүс юу гэж ярьж байна? Юун дээр нь бид алдаад байх шиг байна? Манай ерөнхийлөгчөөс юу сонсохыг хүсэж байна уу энэ төр гэдэг тэр мөх мэдээлэл чинь хаанаас ирдэг? Сэтгүүлчээс дамжиж ерөнхийлөгч ирдэг л аахгүй юу? Тэгэхээр дипломат хүнд тавигдж байгаа зорилго гэдэг бол олон улсын сэтгүүлч хүнд яг адилхан тавигддаг. Би танаас юу асуух гэсэн бэ? Та машин технологийн технологитой ажил хийсэн. Энэ үед тань дууж өгөөрөө шантармаар үе байсан уу? Яг тэр үеийг та яаж тасан бэ гэсэн байна? Ер нь бол дэжтэй аль нэгэн юмд би хийж чадна гэж ингээд орсон бол шантрах үе гэж байх ёсгүй. Мэдгүй чадахгүй дайралтахад яаж би энэний ард нь гарах вэ гэж бодно гэхээс хүн тэр замд нь шантарч ухарч хизээч болохгүй. Нэг юмн дээр шантрах юм бол цаана нь маш олон зүйл дээр чи шантрах юм гарна. Яагаад би энийг хэлж гинөө гэхээр одоо ингээд гадны дээд зиндааны улсуудтай одоо яагаад гэвэл хэл гэдгийг би хэлээд шүү дээ. Одоо манайхны ярьдгаар зиндаа өөр өөрөөр ярьдгийг хэлий чинь. Тэгэхэд тэднийг мэдэхгүй байхад чи одоо ингээд за би ч одоо өнгөрчий гэж хэлэх эрх чамд байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг шантрах юм гэдэг бол хүнд байж болохгүй.
Мэдэхгүй байна, би энийг чадахгүй байна гэх юм бол тэрэн дээр л ажиллах хэрэгтэй. Тэгэл болоо. Тэрнээс би энийг чадахгүй нэ гэж шантарч хизээч болохгүй. Нэг шантрах юм бол тэр дараагийнхаа шантрах тэр юу яах юмнуудыг замыг нээдэг байхгүй юу? Тийм учраас өөрийнхөө биеийг, өөрийнхөө цагийг хайрлахгүй суугаад тэрийг ард нь л гарчих хэрэгтэй ерөөсөө. За тэгээ би та нартай өнөөдөр ингээд цаг гаргаад, төвчээр гаргаад, энд ирж суугаад миний ярьсан зүйлийг сонссон та нартай их баярлалаа. Сонсогч минь өндөр амжилт хүсье.